Ээж битгий үйлээ одоо таймширлаа. Тэглгүй адий чи. Би чамайг яаж 9 сар тээж зовж төрүүллээ. Тэгэхэд ганц охин маань ингэж байгаа байхгүй юу өстой нэр. Ээжээс үтээшгүй. Тэглгүй. Би залуу халуунастай эмч болохыг мөрөөддөг гэсэн. Чадаагүй би. Тэгэхэд миний охин маань миний мөрөөдлийг биелүүлэх болов гэсэн чи юу маркетингийн менежер чи. Өстой нэр. Ээж би цус тариа хаас айдаггүй шүү дээ. Яаж юм болоход тэглэж би хүсэхгүй шүү дээ. Та намайг ойлголоо. Тэгвэл чи шүдний эмч болоодох ядаж эмч болцдохгүй маа хэд. Ээж би шүдний эмнэлэг болохоос ч айдаг үстэй та юм. Юу гэсэн үг вэ? Тэ яаж зовж тээж төрүүлээ миний газар дээр ганцхан охин. Дарал. Юу би дарал хийлээ. Йоо. Надад батлаа хөшлөх нэ байх. Яа. Тэ тавьшраа. Яаж тавьшрах юм? Чи ингэж байгаа бол би яаж тавин байх юм? Йоо зүрх. Уучлаарай. Йоо. Чи тэгээд эмч болох юм уу болохгүй юм уу тэрийг айлхтайхан хэлээдэг чи. За би болёо. Би эмч болъё. Одоо харин тайвшраацнаа алдчих гэсчлээ. За. Үлсээ. Миний охин ааширта. Ясэж. Оо, энэ хурцлэл хийгээд ийн үү? Харин мэ сүлдээ шалгал. За охин минь. Нэг нь ажилтаа, нэг нь хичээлтэй гэсээр л мэрэгжил сонголтын тэр чинь хаяанд ирчээд байгаа юм шүү. Харин тийм ээ. Бодож санаж байгаа юм байна уу миний охин? Уган байгаа. Юу юм? Тэгдэж би ингээ мэрэгчлээ ер нь ингээ сонгоё гэж бодоод ингээ хайсмахгүй ер нь эрэлттэй байгаа мэрэгчлүүд гэдгсэн чинь ийм мэрэгчлүүд ингээ яахгүй. Гэхдээ миний охин заавал энэ баригдах албагүй шүү дээ. Энд чинь бичигдсэн байлаагээ сайн мэрэгжил гэсэн үг биш байхгүй юу? Тийм үстэй. Энэ гадуур чинь цөмийн физикч, химч юу гэдэг үлээ өчнөө сонирхолтой гоё мэрэгчлүүд байгаа. Хамгийн гол нь чи хийх туртай ямаа л сонго. Тэрнээс цалин их юм бэлээ, эрэлттэй юм бэлээ, гоё харагддаг юм бэлээ гэж мэрэгжил сонгоно гэж байхгүй. Хэдэн жил ч хийсэн уйдахгүй гэсэн сонирхолтой мэрэгчлээ л сонго. Тэгвэл ээж би гоё сэтгэл зүйч болъё л доо. Тийм үү? Болно шүү дээ. Би харин тийч хэлхээс айгаад исэн байхгүй аавт хоёрыг уурлах гэж бодов. Эрэлттэй мэрэгчлээ сонгох болов гэж. Гүү юу гэж тийчээд. Гол нь чи юунд сонирхолтой байна? Ямар ажил хиймээрэн тэрийгээ л сонго. Хүн чи насан туршдаа мэрэгчлэн дагаж явах болохоор. За чи наадах төгөлдөө ажил судалчих заяа. За тий. За. Харин тийм ээ. Чи тэгээд яхаар болов? Оо аав чинь заавал цалин өндөртэй эрэлттэй мэрэгжилтэй ол гэдэг юм. Оо тийм. Уг нь манай ээж хэлэхдээ өөрөө дуртай тийм юмд орох юм бол ядаж сайн сураад харин ч сайн мэрэгжилтэн болно гэж хэлсэн. Тийм би тэгээд сая утганы гэр их сургуулийн сэтгэл судлалын ангид бүртгүүлсэн шүү дээ. Тийм. Ер нь тэгээ заавал эрэлттэй гэхгүй гол нь чи өөрөө дуртай ах юм бол харин ч сайн сураад тэгээ сайн мэрэгжилтэн болж гарна гэж хэлсэн. Тий чи тэгэхээр ээж аавдаа сайн хэлээ. Би энэ дуртай байгаа гэдгийг. Аха. Тий. За тэгээ эргээд яриараа за. За.